University Moнгол Хэлний Центрийн докторант Харвард University-ийн дэвшүүлэг миний ихтгэл Türk Монгол хэлний тооны нэр бүгэн хэрэглэдэг хоои язгуурын жишээний за үүний үндсэн шаардлага сүүлийн үед одоо та хэмээн нэрлэдэг хэлнүүд хоорондоо генетикийн үүсэл гаргалын холбоотой үгүй гэдэг маргаан үргэлжилсээр байгаа. Сүүлийн үед ялангуяа Германы сургуулийн тэргүүж байгаа онол бол энэ хэлнүүдийн хооронд үүсэл гаргалын холбоо байхгүй цаг хугацааны яваад нэгэ нөлөөлсөн гэж байна. Би харин өөр нэг өнцгөөс хандмаар байна. За үүний жишээ өгөхөд эхлээд Түрк хэлний одоогийн салбаруудын хооронд байгаа хоёр үгийг жишээ болгож явмаар байна. Энэ хоёр үгийг бид нар Билгээ хааны босгосон көлтийг Билгээ хаан гэж өнөөдөр нэрлэдэг. Гэрэл төшөөрнүүдэд үзнээсээ мэдж байна. Энэ хоёр бол Өс Кентүр гэж хоёр үг байна. За энэ Өс гэдэг үг Билгээ хааны өмнөх талын 11-р мөр Өзи гэдэг нь тэр өөрөө гэсэн үг. Көлтигний дормод 38 дормод мөр зүүн хойд мөрөнд байна. Özlük гэдэг нь түүн өөртөө онцлогтой гэдэг нь Билгээ хааны хойдлын 11-р өмнөх талын 12-р мөр Özüm гэдэг нь миний би өөрөө гэсэн Билгээ хааны хойд долоодын толх хэрэгтэй юу. Ийм олон жишээ байна. Нөгөө тийгэр Кентүр гэсэн үг ганцхан 3 газар Билгээ хааны дормод 19 көлтигний дормод 23 хойд 4-р мөрөнд таарлаж байгаа. Энэ хоёр үг ялгаагүй жилийн утгатай би өөрөө та өөрөө гэсэн шиг өөр гэсэн утгатай. Билгээ хааны бичээстэй энэ хоёрын бид нар гэлцэлж байна. Одоогийн байдлаар бол Каспийн тэнгисийн дорнод талын салбаруудад Кентүр гэсэн үг би таарлаагүй байхгүй. Өс гэсэн үг хിവэрэ утгаар нь хэрэглэгцээр явж байна. Кентүр гэдэг нь Каспийн тэнгисийн өрнөд тал утгаараа явж байна. Өс гэдэг нь жаахан утгын шилжсэн цөм гэсэн утгаар хэрэглэгцээр байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр аливаа хэлний зарим үг заримдаа идэвхтэй болж байдаг. Аль салбар нь аль үгийг сонсонтой холбоотой хэллэг амайгүй хэл гэж ангилдаг. Тэгээд би одоо манж Монгол Түрк гурван хэлний байгаа идэх гэсэн утгатай үгийг жишээ болгож авмаар байна. За энэ гурвыг анхны ээлжээр үзвэл манж хэлэнд жедэр гэж инфинитив яаж болтой Монгол хэлэнд за энэ идэ гэж бичсэн нь мэдээж нөгөө Монгол үгээр бичсэн хэлбэр нь Түрк хэлэнд е гэж би энэ гурвыг бүгдийн ед гэж эдний үйлдвэрээс гаргахыг гэж үзэж байна. Тайлбар нь ийм байна. За энийг ингэж тайлбарлаж. За дээр ед гэж бүтцтэй байсан. ед болдог жишээ манж хэлэнд гэж би Монгол хэлэнд гэж би Түрк хэлний зарим салбарт гэж би. Тэгэхээр тэр эхний Ж болоод манж хэлний хэлбэр болсон. Идэ гэдэг нь яванда дараа нь идэ болсон. Идэ гэдэг нь Монгол хэлний Монгол үсгээр бичдэг хэлбэр нь. Түрк хэлний идэ гэдэг нь идэ болоод идэ гэдэг нь болоод болсон. Тэгэхээр энэ гурван үйлдэл уул нь идэ гэдэг язгуураас гаралтай
байх боломжтой гэж үзэж байна. За тэгэхээр болон ий язгууртай холбоотой эхлээд язгуураас гаралтай дандаа хоёрын тоотой холбоо үгийн сан монгол хэл байна. За хоёр гэдэг нь 10 2, хос гэдэг нь хоёртой холбоотой. За түрк хэл нь хоёртой холбоотой эсвэл хоёр тооны нэрийг хоо язгуураар хэлдэггүй боловч ийм язгуураас гаралтай өөр үгийн сан байна. Жишээлбэл хош сая хүзээрээс бас дурдсан алтай хошагач гэж хошагач гэж газар байна. Тэгэхээр энэ үгээс үүсгэсэн хошмак гэж үйл үг байна. Нэмэх заавгах мэдийн утгатай. Тэгэхээр бас одоо зарим нутгийн аялгаунд хол гэж үг байна. Хоёр юмын завсрыг гэж хэлдэг. Гихмэд. Тэгэхээр хэрвээ түрк хэл хоо гэж язгуур байгаа гэсэн бол ийм бусад үүсэх боломжгүй байсан гэж би үзэж байна. Тэгэхээр цэцэн цог багш энэ хос гэсэн үгийг хөгтөр ямар байсныг тэмдэглээд жаахан антараа гомшиг. Гэхдээ энэ үг журчин гэж хэлсэн нь нөгөө манжийн овгийн хэл шүү дээ. Тэрний хэл нь бас хостол гэж орсон гэж тэмдэглэсэн байна. За нөгөө тэгвэл ий язгуурыг үзвэл түрк хэлэнд iki гэдэг нь хоёр гэсэн үг. Игэрмэ буюу одоогийн хэлээр ермэ гэдэг нь хоёр гэсэн үг. Икис гэдэг нь ихэр гэсэн үг. За монгол хэлэнд хоёрын тоо одоогийн байдлаар ий язгуураар хэлдэггүй гэхдээ нуус тоочон жишээлбэл жирэн гэж үг байна. Тэр талаар Төмөртөгөө багшийн тайлбар байна. Хоёр эрэгтэй хүнийг хэлмээр байвал хоёр эмэгтэй хүнийг хэлмээр байвал жирэн эм гэж хэлнэ гэж тайлбарласан байна. Энэ ий гэсэн язгуур за тэр үгийн эхний ий яаж жиг болсны тухай дээр дурдсан байсан. Ийм язгуураас гаралтай монгол хэл нь бусад жишээ жигүүр, жидүүгээр жирэмсэн гэх мэтийн жишээ өгч болно. Тэгэхээр энэ бас монгол хэл нь хоо язгуур, ий язгуур аль байсныг баримт гэж ойлгомоор байна. За тэгээд манж хэл нь бас жаа гэж одоогийн хэлбэрээр нэг үг байна. Хоёр дахь бөгөөд гэх мэт ийм утгатай. Тэгээд би тэр бас энэ ий гэсэн язгууртай холбоотой байсан байж магадгүй гэж үзэж байна. Тэрийг бодвол язгуур нь ий биш бүр ихэнд нь яа байсан, яа гэдэг нь жаа болоод манж хэлний одоогийн хэлбэр болсон. Яа гэдэг нь ий жи болоод монгол хэлний одоогийн хэлбэр болсон. Яа гэдэг нь ий болоод түрк хэлний хэлбэр болсон гэж үзэж байна. За хамгийн сүүлд нь ихэнх би дурдсан одоогоор алтай хэмээн нэрлэдэг тэр бүлэглэгийн хэлнүүд хоорондоо үүсгэж байгаа холбоотой юу, генетикийн холбоотой юу гэдгийг маргаан байна. Би болбол за ийм үзэл байна. Хэл мэдэх гэдэг нь хэл шинжилэл биш гэж тайлбарладаг. Мэдээж одоо жишээлбэл түрк хэл мэддэг хүн болгон түрк хэлний хэл шинжилгээч биш. Монгол хэл мэддэг хүн болгон монгол хэлний хэл шинжилгээч биш. Тэр үнэн. Гэхдээ альва хэлний талаар судалгаа хийх, хэл шинжилгээний судалгаа хийхэд тухайн хэлийг маш сайн мэдэх хэрэгтэй гэдэгт би итгэл тавиа. Тэр талаар нь үзвэл өнөөдөр алтай хэлний орнын талаар санал илэрхийлсэн ихэнх эрдэмтэд ойролцоогоор 100 жилийн өмнө бэлтгэсэн зарим тийм ялгын цагийн нөхцөлийн хүчнийг байна. Тэдний хажуулаад эдгээр хоорондоо холбоогүй гэж дүгнэлт гаргадаг. Би бол тэр хүчнийгийн эхлээд учрыг ойлгох хэрэгтэй. Учрыг судлах хэрэгтэй. Дараа нь тэр тухайн хэлийг бас дэлгэрэнгүй сурах, эзэмших хэрэгтэй. Дараа ийм олон жишээ одоо би өнөөдөр 3 жишээ дурдсан. Маш олон жишээ олон гэж итгэж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд